дараагийн мэдээг танилцуулъя. Ойрхон дорнодын мөргөлдөөнөөс үүдэн нефтийн үн 100 ам доллар давсан тухай мэдээллийг өгч байна. Ойрхон дорнодын тодорхойгүй байдал нэмэгдэж байгаатай холбогдуулан алтны фьючерс 8% буурсан байна. За түүхий газрын тосны үн үргэлжлэн өссөөр байгаа. За энэ нь Азийн хөрөнгийн зах зээлүүдэд даваа гарах томоохон үнэлтийг үзүүлсэн байна. За Ормосын хоолойг хаасан явдан дэлхийн нийлүүлэлтийг боомсоор байгаа учраас Америкийн нэгдсэн улсын газрын тосны жишг үн Европод даваа гарагийн өглөө баррел нь 100 ам доллароос дээш өссөн байна. За олон улсын стандарт болох Брентийн газрын тосны үн нэг баррел нь 113 ам доллароос дээш өссөн. За Брент тосны үн бол дан эхэлснээс хойш нэг баррел нь 70 ам доллар байсан бол сүүлийн үед зигзаг байдлаар бол өсөлт үүсгэж байгаа. За зарим тохиолдолд 119.50 ам долларт хүртэл өсөж байсан. За Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын мэдэгдлийн дараа үн бол буур хандлагатай байгаа ч гэсэн эргээд бас хизээ мүдгүй өсөж болцсохгүй гэдэг нь харагдаж байгаа. За дайн байлдааны үйл ажиллагаа цаашдаа хэрхэн үргэлжлэхээс шалтгаалan тухайн одоо газрын тосны үн өөрчлөлт орохоор байна. За Европын хөрөнгийн биржид бас алдагдaltaй нэгдсэн байна. Лондонгийн FTSE индекс 1.5%, Парисын CAC 40 индекс 1.6%, Франкфуртын DAX-ийн индекс 2% буурсан байна. За даваа гарагийн өмнө олон улсын эрчим хүчний агентлаг Ираны дайны улмаас дэлхийн эдийн засаг томоохон аюултай тулгарч байгаа. За 9 орны дор хаяж 40% нь эрчим хүчнийхэн одоо нөөцөөс гаргаж эрчим хүчнийх нь хөрөнгөд нь хохирол авчирсан гэсэн ийм мэдээллийг хэлж байна. За мөн мөргөлдөөн мамжих төлөв одоогийн байдлаар ажиглагдахгүй байгаа. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын хувьд амралтын өдрүүдэд мэдээлэл гаргасан. За тэрээр хэлэхдээ хэрвээ Иран улсын зүгээс 48 цагийн дотор Ормосын хоолойг дахин нээхгүй тохиолдолд Америкийн нэгдсэн улс тус улсын цахилгаан станцуудыг устгана гэж анхааруулсан. За үүнтэй холбоотойгоор бүс нутагт улам тогтворгүй байдал үүсчихсэн. За Тегераны зүгээс ч гэсэн хариу арга хэмжээ болгож Америкийн болон Израилийн эрчим хүч дэд бүтцэд халдна гэдгээ мэдэгдэж байгаа. За хэдийгээр Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч энэхүү одоо 48 цагийн хугацаагаа хойшлуулахын мэдээлэл гаргаж байгаа ч гэсэн дэлхийн одоо эдийн засагт энэ нь шууд нөлөөллөө үзүүлэх нь хараахан ажиглагдахгүй байна. За Трампын хийж байгаа мэдээлэл болон Ираны сэрэмжлүүлэх зэрэг нь эрчим хүчний тасалдал зах зээлийн хэлбэлцлийг өндөр түвшинд байлгаж тодорхой эргэлт гарахгүй байгааг бол харуулж байна гэдгийг Сингапурын Мизухо банкны шинжээч Инг Жин Вэн хэлсэн байна. Европод байгалийн хэм фьючерсийн үнийн өсөлт зах зээл нэгдэх үед 1 ватт цаг тутамдаа 60 евроогоос дээш арилжаалагдаж байгаа юм байна. За энэ нь өнгөрсөн 7 хоногийн өсөлтийн дараах ойрхон дорнодын эрчим хүчний байгууламжид учирч байгаа аюул занал улам бүр нэмэгдэж байгаа. Нийлүүлэлтийн тасалдал улам бүр нэмэгдэхгүй гэсэн болгоомжил нэмэгдсэнтэй холбоотойгоор энэхүү өсөлттэй гарч байгаа юм байна. Азийн хөрөнгийн зах зээлд ойрхон дорнодын хямрал тодорхойгүй байдал үүсгэсэн. За үүнээс болоод Японы Nikkei 225 индекс 3.5% буурсан бол Тайваны TAIEX индекс 2.5%, Өмнөд Солонгосын Kospi 6.5, Хонконгийн Hang Seng 3.8, Шанхай Composite 3.6% буурсан ийм үзүүлэлттэй байна. За баасан гарагт хөрөнгийн зах зээлийг донслогсон байдлаар газрын тосны үн өссөн явдал нь холбооны нөөцийн сан хүүгийн хэмжээгээ бууруулна гэсэн найдварыг өгөх хийсэн. За үүн талаар бол шинжээчид бичиж эхэлсэн байна. За дайны өмнө холбооны нөөцийн сан энэ жил хүүг дор хаяж 2 удаа бууруулна гэж тухайн үедээ арилжаа эрхлэгчид тооцож байсан юм. За Япон болон Европ, Их Британий төв банкуд сая бодлогынхаа хүүгийн хэмжээг доктортой байлгах шийдвэрт хүрсэн. S&P 500-ийн индекс баасан гарагт 1.5% буурч 4 дахь 7 хоногоо дараалан алдагдaltaй байгаа нь бол хамгийн урт хугацаанд алдагдал хүлээсэн ийм өдрүүд болж байгаа юм. За цаашдаа ойрхон дорнодын нөхцөл байдал нь дэлхийн эдийн засагт шууд нөлөөллийг авчирч байгаа. За ялангуяа дэлхийн одоо төв банкуд бодлогын хүүгээ эргэн харах ийм бодлогыг баримталж байна. За өмнө нь бол бодлогын хүүгээ бууруулж болцсохгүй гэсэн амлалтыг өгч байсан дэлхийн томоохон төв банкуудын зүгээс бодлогын хүүгээ хэвээр хадгалах ийм одоо шийдвэрийг гаргасан. За манай улсын хувьд манай төв банк болох Монгол банкны зүгээс бодлогынхаа хүүг хэвээр үлдээх 12% бол хадгалах ийм бодлого баримталж байгаа гэдгээ өнгөрсөн 7 хоногийн сүүлээр зарласан. За энэ явдал нь бол зах зээл бол ямар байдлаар хариу үзүүлж байгааг бол харуулж байгаа юм. За бодлогын хүү буурахгүй одоо өндөр хэвээр байх нь зах зээлд бас сөрөг нөлөөллийг үзүүлнэ. Өөрөөр хэлбэл зах зээл дээрх бэлэн мөнгөнийг бол хумих ийм эрсдлийг бий болгож байгаа. За нөгөө талдаа энэ нь инфляцийг одоо хязгаарлах бодлого ч гэсэн цаашдаа эдийн засгийн эргэлтийг одоо тасдах ийм нөхцөл байдлыг бас үүсгэж болзошгүй гэж үзэж байгаа юм. За
зах зээл бэлэн мөнгө байх нь бол цаашдаа эдийн засгийн цусны эргэлтийг дэмжихэд эерэг нөлөөтэй гэж бас судлаачид харж байсан. За гэвч бол ойрхон дорнодын нөхцөл байдлаас үүдэн энэхүү арга хэмжээг хэрэгжүүлэх боломжгүй болж байгаа нь манай улсын эдийн засаг, за төгрөгийн ам доллартай ханш болон инфляц одоо бусад банкны хүү болон бусад одоо зүйлүүдэд бол нөлөөллөө үзүүлж байгаа нь энэ болж байна.